уг дүн маань ТТ02 гэсэн маягтан дээр байрлах. За 18, 19 дугаар мөрөн дээр байгаа дүнтэй тэнцэж явах хэрэгтэй. Бүх үйл ажиллагааны зарлуудын задрагаа маань 18, 19 дугаар мөрөн дээр байгаа тоодоо тэнцэж явах хэрэгтэй байх нэ. За мөн зөрүүгийн тайлан автоматар гарна. Зөрүүгийн тайлан гэсэн хэсгээс орж бид нэр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлангийнхаа зөрүүгийн тайлан автоматар гарах боломжтой. Санхүүгийн болон орлогын албан татврын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан гэж байна. За зөрүүгийн тайлан нь бол байнгын зөрүү болон төр зөрүү гэсэн хэсгээс бүрдэнэ. За манай дээр байнгын болон төр зөрүү гэсэн хэсэг гарч ирээгүй. За ингэснээрээ бид нар дараад нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын дүнгийн маань тооцоо бол өөрөө автоматар гарч энэ дээр ирсэн байх нэ. За бид нар ингэж татврын тайлангуудаа гарах боломжтой.